За юуны төрөнд талбай дээр жагсаж ажиллаа хийсэн эмч огч нараас одоо уучлалт гуйж байна. За цалинг нэмхийг ажлын хэсэг байгуулахыг бол бүрэн дэмжиж байгаа. Гарын үсгэд зурсан байгаа. Гишүүдийн хэлж байгаачлан цалингийн нэгдсэн бодлогыг гэр бүл хөдөлмөр нийгэм хангамжийн яам, боловсролын яам, сангийн яам хамтраад нэг сайн сууж байгаад одоо гаргах хэрэгтэй. Энэ олон жил ингээ өгшиж явж ирснээс л энэ асуудал маань юм болчиход байна. Инфляцийн хурдыг гүйцэхгүй, цалин нэмээд одоо амьдралд нь ямар ч өөрчлөлт авчрахгүй юм болчиход байна. Тийм учраас бид нар одоо яг энэ яригдж байгаа энэ үед бол энэ нийгмийн салбаруудыг сайн нэмье гэдэг тал дээр бол байж байна. Тэгээд цалингийн талаар олон хүнтэй бол санал тавхацсан. Та хүн маань одоо тооцоогоо сайн гаргаад гурван талаасаа суугаад тэр багш нарт, эмч нарт, үйлдвэрчний холбооныхын тайлбарлаж ойлголцоод яаралтай шийдэлд хүрэх хэрэгтэй байна гэдгийг юуны төрөнд хэлмээр байна. За тэр гарцаа олсон уу? Одоо яаж ярих гэж байна вэ гэдгийг би бас энэ дээр асууя гэж ингэж бодож байна. За нөгөө талаас боловсролын салбарт тулгамдаад байгаа асуудлуудаа эренбэлсэн үү гэдэг боловсролын яамнаас ахин асууя. Нэг эренблээд нэг 5-ыг хилээд өгөөч. Тэгээд бид бол одоо цалингал өнөөдөр их ярьж байна. Үнэхээр ярих ёстой сэдв. Тэгэл цалинг нэмчүүл бүх асуудал шийдэгдэх үү гэдэг байдлаас нь та бүхэн бас нэг тайлбар өгөөч. Бид уг нь 26 хоног боловсролыг дэмжих жил болгож зарлуулсан. Тэгээд тэр үед асуудлыг бол бид нар их цогцоор нь авч үзэж ярьж байсан. Сургуулийн хүртээмжийн асуудал ярьсан. Багшийн хомсдлыг ярьсан, сурагчдын төлөвшил хүмүүжлийн асуудлыг яах, сургуулийн соёл, сургуулийн бие даасан байдал, багшийн үнэлэмж, нэр хүндийн асуудал, мэрэгжил дээшлүүлэх, эцэг их олон нийттэй харилцах гэд бүх талаас нь бид нар ингээд ярьж исэн. Тэнийг бас энд давхар ярьж явах хэрэгтэй байна. Тэгжил байж цогц судлага болно. Тэгж байж одоо боловсролыг дэмжих жил болгосны маань хэрэг гарах ёстой. Даанч одоо энэ талын зүйл бол одоо төсөвт огт суугаагүй байгаа шүү. Тэгэд үр дүнгүй яриад болоод байна гэсэн үг байна. Ийм байхад салбар бол шинжлэгдэхгүй, улмаар одоо Монгол орон хөгжихгүй. Бид нар одоо хүнээ хөгжүүлж, боловсролоо чанаржуулж одоо шинжилт хүрэх учиртай. За энийг бас тайлбар авъя гэж бодож байна. Тэгээ бидний бас маш том ярих ёстой нэг зүйл бол Монгол улсын иргэд маань одоо хүүхэд багчууд гэлгүй томчуудаасаа эхлээд бүгдээ ёс суртахууны доройтолд орсныг бид одоо хүлээн зөвшөөрөх ёстой. Тийм ёс суртахууны доройтлоос юу гарах вэ гэвэл боловсролын салбар. Тэгэхээр өнөөдөр боловсролын салбарт олгож байгаа үндсэн цалин болоод нэмэгдэл хөлс нэмэлтийнх нь харьцаа нэг 50-50 болчиход байгаа. 50% үндсэн цалин, 50% яг энэ үндсэн цалинтайгаа бараг тэнцэх хэмжээний юм нэмэгдэл хөлс гэж болгогддог. Тэгэхээр энэ нөхцөл байдал дээр бид бас судалгаа хийж үзээд за энэ бүтцийг нь бол бас үндсэн цалинд нь зарим нэгэн нэмэгдлийг шингээж хялбаршуулах замаар амьдралын гол баталгаа бас үндсэн цалин нэмэх юм шаардлага байна гэж харж байгаа. Түүний зэрэгцээ өнөөдөр үндсэн цалин хэдийгээр 1,483,000 төгрөг байгаа ч гэсэн багш нарын улсын дунджаар нь энэ бол одоо олгуул зохих цалин буюу нийгмийн даатгалын шимтгэл, татварыг нь хүн амын орлогын албан татвар эднэрийг тооцоогүй. Татхаас нь өмнөх одоогийн дундаж цалин харах юм бол нийслэлд нэг дунджаар 2,592,000, аймгийн төв дээр 2,757,000, суман дээр 2,938,000 гэсэн ийм одоо дундаж цалин гарч ирж байгаа. За бид үндсэн цалинг нь 20%-аар нэмэгдүүлэх юм тооцоо хийж үзсэн. Энийг нэмэхэд бол нийслэл дээр бол дундаж цалин 3,50,000-д, аймгийн төв дээр 3,261,000-д, за суман дээр бол 3,482,000-д тус хүрэхээр байна. Дахин хэлье, энэ бол дундажсан цалин шүү. Зөвхөн үндсэн цалингийн хэмжээ биш. За эндээс бид бас энэ ачааллын нэмэгдлийг бол хувьсах зарлаар дамжуулан олгохоор 100 тэрбум төгрөгийг өнөөгийн өргөн барьсан төсөв дотор оруулсан байна. Энэ нэг ангид оногдж байгаа хүүхдийн тоо 40-оос дээш. За одоо мөн одоо ачаал ихтэй ийм сургуулиуд дээр очих ийм одоо хувьсах зардлын эндээсээ нэг хэсэг нь бол багшийн одоо цалин хөлсөнд ордог. За энийг тооцоод ачааллын нэмэгдлийн тооцоод үзэх юм бол нийслэлээр бол
3 сая 469 мянга. За аймгийн төв дээр 3 сая 484. Сум дээр 3 сая 485 мянга гэсэн ийм одоо дундад цалингууд орж ирж байгаа. Тэгэхээр өнөөдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн багш ажил үйлдвэрчний эвлэлийн холбооны боловсрол шинжилгээ ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны одоо гишүүдийн шаардаж, жагсаж ингээд хэлээд байгаа 3.5 сая төгрөгийн цалин бол бас энэ 2026 онд бид хэрвээ үндсэн цалин нэмэгдүүлж чадаж ачааллыг нь тэнцвэрсэн энэ нэмэгдлээ өгч чадах юм бол нийслэл дээр бол 3 сая 469 мянга болохоор байна гэсэн тооцоо гарч ирж байна. За энэ бол даруй ер нь цалин 33.8%-аар нэмж байгаа гэсэн үг. За аймгийн төв дээр бас нэмэгдэл нь орж нэмэгдэж байгаа хувь хэмжээ нь 26.4, суман дээр 18.6%. Ингэж нэмэгдэнэ гэсэн ийм тооцооллыг бол бид хийсэн. Дөнгөж ажилдаа орж байгаа. За тэгээд орон нутгийн нэмэгдэлгүй юм нийслэлд бол анхны ажлынх нь гараа эхэлж байгаа багшийн үед эхний 5 жилдээ бол үнэхээр үндсэн цалин гараад явж шин. Тэгээ энэ бол үнэхээр өнөөдрийн амьдралын нөхцөл байдалд таарахгүй болоод байгааг хэн хэнгүү мэдж байгаа. Зүгээр цаашдаа энэ багш нарын гүйцэтгэлийн үнэлгээ гэж байдаг. За энэ гүйцэтгэлийн үнэлгээг ингээд бид сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуульд багшийн гүйцэтгэлийн үнэлгээд бол ингээ харахад бол сургуулийн өмнөх боловсролд бол 13.5 тэрбум төгрөг нийт багшийн 48% нь очсон. Ерөнхий боловсролын багшийн гүйцэтгэлийн үнэлгээний хувьд бол 50.3 тэрбум төгрөг. За нийт багшийн 52% бол олгож байгаа. Гэтэ бид энэ гүйцэтгэлийн үнэлгээнийг илүү одоо үндсэн цалин руу зарим хэсгийг шингээх замаар илүү хүтээмжтэй болгох ёстой гэсэн ийм байр суурь өрч. Цаашдаа үндсэн цалин бид ингээд нэмэх ийм бодлогон бол тууштай барина. 3 жилийн төлөвлөгөөгөө бас оруулж хилцүүл засгийн газраас бас улсын хурал руу тогтоол хэлбэрээр оруулахаар ажиллаж байна. Гагцхүү хэрвээ үндсэн цалин манай багш нарын шаардаад байгаа шиг 3.5 сая руу за хэрвээ орвол одоо өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна л да. Хэрвээ орох юм бол өнөөдрийн 50-50 гэсэн харьцаагаар бодох юм бол даруй 7 сая төгрөгийн ийм улсын дундад цалин гарч ирнэ. За ингээд ирэх юм бол энэ одоогор бол энэ эдийн засгийн нөхцөл байдал бол энэ үүнд хүрэх боломж байхгүй. Бид зориод явах ёстой. Өнөөдөр чадлаараа ингээд нэмлэхэд бид одоо энэ үндсэн цалин 20% нэмж бусад одоо ачааллыг тэнцвэрснээр 33.8% нэмэл одоо өнөөдөр мэдээж хүний хөгжил дотроо одоо багшийн асуудал тэр дотроо цалингийн асуудал мэдээж яах аргагүй ирэн би одоо хамгийн ихний асуудал. За ер нь бол чанар ба хүртээмжийн асуудал боловсролын салбарт бол ер нь яг хосоор нь хоёулынгийн зэрэгцээ авч явах зайлшгүй шаардлагатай. Хүртээмж талдаа бол мэдээж хөрөнгө оруулалтын асуудал бол зайлшгүй хүртээмж байж иж хангалттай тэгш хүртээмжтэй байж иж чанарын асуудалд бас шууд нөлөөлнө, сургалтын орчин нөлөөлнө. Тэгэхээр шинжилсэн боловсролын одоо багц хуулийн үр дүнд бол одоо хүртээмж чанарыг сайжруулах чиглэлээр мэдээж засаглалын асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлээд хэрэгжилт хангалттай явж байна. За санхүүжилтийн механизм одоо үр дүнд суурилсан төлөвлөлт гүйцэтгэл суурилсан санхүүжилтийн энэ асуудлыг улам боловсронгуй болох асуудал байгаа. За мөн түүнчлэн хөтөлбөрийн шинжилгээний асуудал бас тулгымцсан асуудлын нэг үл яхаар аргагүй юм уу? Энэ хүрээндээ бол бас хөтөлбөрийн шинжилгээг бол шат болгонд нь үе шаттайгаар бол одоо шинжилээд хэрэгжүүлээд ингэ явж ин. За үнэлгээний асуудал байдаг. Гүйцэтгэл суурилсан санхүүжилтийн хүрээнд гүйцэтгэлийн үнэлгээний асуудал бол бас аргачлалыг илүү боловсронгуй болгох, илүү технологи суурилсан шинэ технологиг ашиглах энэ асуудал бас толгомцсон асуудлыг нэг ярахгүй мөн. За энэ хүрээндээ бас захим шилжилтийн хүрээнд бол бас багш нарынхаа ачааллыг бууруулах, хөнгөвчлөх, за нөгөөтэйгөр бас орчин цагийн техник технологиг бас чадамжийг одоо суурилж эзэмшүүлэх энэ асуудлууд бол тулгамдж байгаа. Ингээд эхний таны хэлсэнчлэн 5 асуудал бол энэ хүрээнд байна. Төрийн нарын бичгийн дарга баярлалаа. Тэгээд бид бүхэн одоо сая би яг төгсгөлд нь асууж илээ. Монгол улсын иргэдийн маань ялангуяа суралцагчид багш нарын ёс суртахууны асуудал дээр бид нар одоо ямар ажлууд хийж байна. За энийг удирдах авч явах тэр салбарын хүний нөөцийг хэрхэн бэлдэж байна. За тэр хүмүүсийн цалин зардал одоо сэтгэл зүйч нийгмийн ажилтнаас эхлээд энэ цалин зардал нь одоо төсөвт хэр туссан байгаа вэ? Хангалттай оронтойгоор тусч чадсан байгаа юу гэдэг асуудлыг асууя. Тэгээд
одоо ирэх жилийн боловсрол би нэг одоо бас яг бүр энд бичүүлж явмаар байна. Ирэх жилийн боловсролын жил боловсролыг дэмжих жил болгосны хамгийн гол за одоо бид нар энэ багш нарын асуудлыг шийдээ. За тэр хөрөнгө оруулалтаар зүйл шийдээ гэхээс гадна боловсролд хийгдэх томоохон шинжилэл нь яг юу байж болох вэ гэж үзэж байгаа вэ гэдгийг асууя. Тэгэхээр энэ боловсролын салбарт зөвхөн багш нараас гадна ажиллаж байгаа албан хаагчид, сэтгэл зүйчид, нийгмийн ажилтан гэх мэт одоо бусад албан хаагчдын бас цалин тэтгэмжийн асуудал хувьсах зардлаараа дамжуулаад олгохоор бол тооцоологдсон байдаг. За үүн дотроо одоо ёс зүй, хүүхдийн хамгаалал, сургалтын орчиндох одоо дээрлэхэлт, за ялангуяа сүүлийн үед яригдаад байгаа энэ захим орчиндох одоо энэ хүүхд хамгааллын асуудал гэх мэт зардлууд бол хувьсах зардлынхаа хэмжээнд англи дотроо бол багтаад тааруулагдаад явж байгаа. За тэгэхээр үндсэндээ бол хувьсах зардал маань нэг хүүхдэд ноогдох буюу одоо 2.3 сая төгрөг байгаа. Тэгэхээр энэ хэмжээнд хүүхдийн тоогоор үржигдэх төсвийн төсөл туссан байгаа.